товчхон саналуудаа бас хэлчихье. За тэгш хамруулах бодлогын энэ хилцсийг иргэн одоо байлгахтай холбоотой санал оруулна. За дараа нь түрүүний ганглаг гишүүний хэлсэн тэр нөгөө протез бишээ хөгжлийн хүмүүс хүүхдүүдийг оюутнуудыг сургахтай холбоотой хүртээмжийн асуудлаар бодиттой ажлуудыг энэ дээр бас оруулах юм бодол хүсэлтэй байна. За гуравт нь өнгөрсөн жил бид нар боловсролын зэвлэлийн сангийн журмын асуудлаар нэг жил ажиллахдаа нэг зүйлийг дутуу хийсэн байна. Тэрний үг гэхэлэр нөгөө протез ортезоор сурдаг нөгөө одоо тусгай хэрэгцээд боловсролоор сурдаг хүүхдүүд 17-18 настай хүүхдүүд сонгогдгүй юм байна. Энд чинь дэд бакалавр юм байна. Зарим нь магистр юм байна. Ээж аав нар сурах юм байна. Эсвэл одоо сувилгын сургууль төгссөн бакалавр сурдаг хүмүүс сурах юм байна гэдгийг өнгөрсөн жилийн журмаас өнөөдөр харсан. Тэгэхээр энэ хүн амын тоон тийм олон биш. Эдийн засагч хуульч шиг хэдэн орлон 10-аар сурдаг мэрэгжил биш. Нөгөө талд Монголд хэрэгтэй байгаа, дутагдаад байгаа учраас энэ мэрэгчлэтнүүдийнхаа суралцах эрхийг нь боловсролын зээлийн сандаагаа уялдуулж нээж өгөхтэй холбоотой өөрчлөлт оруулмаар байна. Тэгэхээр энэ гурыг та бүхэн томьёолж ингэж одоо бэлдэж надад өгөөч, туслаач гэдгийг бас хэлмээр ийм гурван зүйл дээр анхаарай гэж хүсэж байна. За гал доторх гишүүн